Та бүхэн амар гэрээ. Би YouTube-ийн хэрэглэгч Thunderbolt TIG 45-ын хүсэлтээр энэхүү бичлэгийг хийж байна. Энэхүү бичлэг маань энэ хөдөөнизм номер 9 философч хүн ба залуу үеийнхний асуултууд бичлэгэнд өөрийн сэтгэлдээ та бүхэнтэй хуваалцах юм. За. Энэ жижиг сажиг үгний талаар ярина. Тэгээд баг угаар нь авч үзэхгүй бол ерөнхийдөө бол нэлээд урт бичлэг би оруулж чадахгүй байгаа. Нэг 10 минут, 20 минут тэр хавцаал. За. Эхний энэ 1 2 3-ыг ярьсан санагдаж байна. Энэ 8 минут 39 секундэд юу ярьж байна вэ гэж. Монгол хүний хувьд гадагшаагаа явж хурал цуглаанд оролцож байгаа шүү дээ. Монголууд. Тэгээд та ингээ хүмүүстэй уулзахдаа, гадны хүмүүстэй уулзахдаа би ямар хүн гэж хэлдэг вэ? Би одоо яг би Монгол улсаас ирлээ. Монгол улсын иргэн. Тэрнээс та нарын гадаадынхад би шууд хэлдэг. Өөрөө чи яриад байгаа тэр 800 жилийн өмнө ямар нүүдэлчин ямар эзэн тулс эзэн тулс тэр чинь бол ерөнхийдөө үлгэр шүү надтай байсан гэж хамаагүй. Ер нь одоогийн энэ Монгол улстай та нарын над яриад байгаа үлгэр домогч ямар ч хамаагүй шүү. Өөрөөр энэ за энэ хүн ингээд нэг Монгол улсыг төлөөлөд гадуур явдсан байна. Гэхдээ энэ Монгол улсын эрх ашгийг төлөөлдөггүй нь ойлгомжтой. Өөрөөхөө тэр философи гэсэн юмыг хийгээл явдаг. Тэгэнгუთ нэг гадаадын хүмүүс нь хурж ирээд тэр асууд юм байна л да. Та нэг Чингис хааны үе юм энэ төр гэл юм түүх мөнхөө мэдхүү гэсэн юм асууд юм шиг байна. Тэгэхээр нөхөр одоо түүх мэдэхгүй хүн юм чинь би тэрнтэй нь хамаагүй би тэр Монгол улсын түүх гэж хэлэхгүй байгаа юм л да. Монгол улсын түүхийг үлгэр домог би тэр зохиоц үлгэр домогт нь итгэдэггүй мач гэдэг юм. Тиймэрхүү юм яриад байгаа. Тэгэхээр энэ хүн одоо юу гэдгийг тэр ямар нэгэн одоо философи гэдэг чинь юу юм бэ? ертөнцийг үзэх үзлээл ингээл түгээх гээл ингээл гадуур дотор яваад байдаг юм байна. Тэгээд хин энийг одоо юу гэдгийг ингээд дэмжээд спонсорлоод мөнгөний нөгөөд ингээд гадуур дотор лекц уншаад яваад идгийн лекц одоо юу гэдгийг англи хэл дээр л тавьдаг байлгүй дээ тийм үү. Тэгэхээр товчхондоо би түүх мэдэхгүй гэсэн юм ярьж байна. За. Тэр амьдрал за миний талаас бол тэр философи 3000 жилийн түүхтэй тэр философи тэр бүгдийг би за 3000 жилийн түүхтэй философи гэж ярьлаа. Энэ хорвоо дээр 3000 жилийн түүхтэй юмнууд байдаг. Тэгээ хамгийн түрүүнд бодогддог зүйл нь болохоор энэ юм байна. This was promised to me 3000 years ago. This was promised to me 3000 years. This was promised to me 3000 years ago. За энэ надад 3000 жилийн өмнө амлсан юм а гэж байгаа хгүй нөгөө нэг каноны газар нутгийг тийм үү одоо библийн философи штэ библийн ертөнцийг үзэх үзэл байхгүй. За тэгэхээр би интернетээс одоо юу гэдгийг хайж ил байна л да. Longest existing philosophy гэж байгаа. Дэлхийн ертөнцийг үзэх үзлийн хамгийн одоо эртнийх нь юу юм бэ гэж байгаа хгүй. Тэгээд энд ерөнхийдөө болохоор түүх мөнхийг үзээч гэсэн юм гарч байгаа. Тэгээд энэ AI тусалж ил байна л да. Эндхийн философи. Эндхийн философи нэлээд эртнийх. Манай эртний өмнөхөөс 1500-аас 1200 он. Миний өмнөх бичлэгүүдийг үзсэн болоо нөгөө Гарудагийн домогтой адилхан. Гаруда ягаад Вишну бурхны хөлөг юм бэ? Ягаад эренб дараа гэж байд юм бэ? Ягаад энэ боол эзний одоо юу гэдгийг кастинг систем байх хэрэгтэй юм бэ? Энтэр гэсэн одоо юу гэдгийг зүйлийг л одоо номлодог тиймэрхүү эртний философи шүү дээ. Тэгэхээр эртний байх тусмаа л ерөнхийдөө муухай, хорон одоо хуучирсан тиймэрхүү юм байх юм. Гэхдээ саяхны хүртэл нэг иймэрхүү юм байла. Би одоо юу гэдгийг жоохон муухай зураг та нарт үзүүлж байна. Энэ болохоор Бэлэг улс саяхны хүртэл ч дээ 1904 оны зураг багхгүй юу? Дэлхийн 2 дугаар дайн болохоос өмнөх нь л одоо Конго улсыг колоничилж байсан. Тэгээд энэ хорвоо дэлхийг колоничилж байгаагаа бурхнаас өгсөн
хувь тавилан гэж үздэг. Бид нэр бурхнаас ингээд илүү техник технологитой, илүү ухаантай болчихжээ. Тийм учраас бид нар энэ зэрлэгүүдийг ингэж дарж буулчилж болно гэж. За энд юу гэхээр нэг тийм фермер хүн байгаа хгүй, тариачин хүн. Тэгээд нөгөө нэг коммунизм социализмын үед нэг тийм төлөвлөгөөт эдийн засаг гэдэг шиг ургац тэдэн тонн мооныг хураах хэрэгтэй, ийм тийм хураах хэрэгтэй гэсэн юм ярьдаг. Тэгээд тэр квота буюу хэмжээнд нь хүрээгүй болохоор нь энэ 5 настай охиныг нь алаад тэгээд махыг нь нөгөө нэг бэлгүүд тэр бас хар цэргүүдтэй өгчжээ. Тэгэхээр энэ энтгийн философч гэдэг юм уу? Энэ араб дорн тахны философч гэдэг юм уу? Эсвэл энэ хятадын философч гэдэг юм уу? Энэ бүр энэ барууны философ гэсэн юм ярьж байгаа бол тэр философны цаана хүн чанар гэж байхгүй. Тэнд нөгөө нэг орсуудын хэлдэг душаа буюу сэтгэл байхгүй. Тийм үү? Зүгээр л хорон муу бодлууд оршиж байгаа юм шиг байдаг. Тэ. Одоо ч гэсэн энэ том газар нутагтай зэрлэг бүдүүлэг юу ч хийж чаддгүй хүмүүсийн газар нутгийг эзлээд тэднийг ингээ боолоо болгоод тэгээд тэр газраас нь одоо үнэт металлыг гаргаж авъя гэсэн тиймэрхүү одоо номлыг тэр жижиг ярьж ирсэн шүү дээ. Би тэрийг та бүхэнд орчуулж нэг бичлэг өгн хийж байсан юм. За 11 минутанд юу ярьж байна? Одоо бол наадмаар бол бүр л Тэгээ ер нь бол наадам бол ерөнхийдөө уул нь бол манжууд үндсэн оркуудыг малчин ардуудыг л баярлуулах гэж л хийдэг баяр байхгүй юу? Одоо манж Ард түмэнд наадам хэрэгтэй. Тэгээ тийм учраас наадам хийдэм байх гэж ярьж байгаа байхгүй юу? Гэтэл ч үгүй штэ. Бидний хувьд наадам юу вэ? Бид нэр сайхан тусгаар тогтносон. Тэгээд тэр тусгаар тогтносон ноо тэмдэглээд наадам, баяр наадам гэж хийж байгаа. Тэ? Тэгэхээр энэ манжийн дарлалын үед одоо наадам хийдэг байсантай ягтхан хамаахгүй зүгээр л ямар ч одоо юу гэдэг үндэстэн өөрийн гэсэн нэг тийм наадам фестивалтэй байдаг байхгүй юу? ноёдуудын л баяр байхгүй юу? Наадам чинь. Наадам гэдэг үг чинь ч гэсэн манж үг шүү дээ. Одоо баяр, наадам гэдэг гэсэн үгнүүд чинь манж үгнүүд яваад байгаа шүү дээ. Тий. Одоо ингээд нөгөө нэг манжийн дарлал, манжууд муу байсан, манжаас болоод энэ улс үндэстэн ингээд сүйрчлээ гэсэн одоо юу гэдэг коммунизмын үеийн шиг юм ярьдаг одоо юу гэдэг хүн ховор болж ийн л да. Энэ хүн л одоо тэр ховор хүмүүсийн нэг нь байх шиг байгаа. Тэгээд орчин үед одоо юу гэдгийг худлаа хэлэхэд хэцүү байгаад байгаа юм л да. Энд одоо юу гэдгийг англи манж хэлний тойл гэсэн юм байна. Энэ дээр болохоор фестивал гэж фестивал гэсэн үг байдаг. Эмүү өөдөө гинэ. Тэгэхээр манж хэлэнд баяр наадмыг эмүү өөдөө гэдэг юм байна. Өөрөөр чинь celebration гэж бичээд үзье. Celebration гарч ирэхгүй байна тийм үү? Celebration. За яг энэ төр. Celebration гэж байна. Бас л адилхан эмүү өдөө гэж байна. Тэгэхээр энэ биш л байхгүй юу? Зүгээр жишээ нь тарган гэж хаагаад үзэж байгаа. Тарган. Тэгэхээр чин тархун гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр Монгол манж хэлэнд бас нэг холбоо байгаа нь гэхдээ яагаад ч наадам гэсэн үг манж хэл биш байхгүй юу? Тэгэхээр ингээд өөрийн одоо юу гэдгийг амны зоргоор одоо ингэж одоо дураараа ярьдаг тийм үү хүн байна. Тэгэхээр хэл зүйн хувьд нэг иймэрхүү байна. Тэр одоо юу гэдгийг яагаад тэргүй ер нь сүүлчийн одоо хаан бол энэ нутгийн одоо бидний энэ байгаа Монгол улсээр нэрлэлчээд байгаж байгаа энэ нутгийн хамгийн сүүлчийн хаан бол Инх хамглан хаан. Тийм энэ бол Инх хамглан хаанаас үлдсэн л одоо ардууд энд түүх мэдхгүй шууд ойлгож штэ. Манай энэ тал нутгийн хамгийн сүүлийн хаан юу байсан юм? Богд хаан л байсан мэт тийм. Богд хаан. За өнөөдрийн хувьд нэг юм байна. Түүхчт нь энэ хүнийг бас шүүмжлэн биз. Анхаарал тавьсан да. Баярлалаа.